Хей, бүгдээрээ сайн уу? За, шинэ бичлэгтэй тавтай морил, шинэ оны минь 25 оны хамгийн анхны бичлэг. Yay! Сүүлд орсон влог дээр амласны дагуу 25 оны хамгийн ихний бичлэг бол Шанхай явсан влог байх нэ. Яг бичлэгээ эдитлэх жахтаа нэг юм бодлоо ингээд ярьдаг влог байвал гоё юм уу гэж бодоод тэгээд заримдаа ингээд яг өөрөө үзэхээр ингээд тэгсэн ш ингээд ингэж санагдсан ш тэгээд тухайн үед яг тэр сэтгэлдээ хилээг байдаг болохоор нэг юм дутууч юм шиг үзэхэд заримдаа нэг тийм мэдрэмж төрөөд идэв. Тэгэхээр би энэ удаагийн влогийг ярьдаг влог аяллаа ярьдаг влог гэж нэрлэхээр шийдлээ. За тэгээд явсан шалтгаан нь гэхэлэр төвшөө бүр энэ аяллыг айл олон сарын өмнө төлөвлөсөн шалтгаан нь Монголын нөгөө нэг Шанхай мейжрийг үзье гэд төлөвлөсөн байсан. Тэгээ би болохоор төвшөөг яг ганцаараа л явна гэж бодсон. Яг аяллах нь гол онцлог нь ингээд гоё бөөндөө CS тоглолтог залуучууд ингээд яваад буудал нь бүр нэг юм гоё сетап бид нартэй тэнгуут ингээд бөөндөө яваад хоорондоо гоё баг болж тоглож моглоод гээд нэг юм ягаад ч нэг тийм гоё залуучуудын аялал юм шиг санагдсан байхгүй юу. Шанхай миний бүр ингээд үнэхээр явмаар байдаг хотууд юм бакет листэнд байдаг хотуудын нэг бүр үнэхээр гоё хот. Хэдхэн хоногийн өмнө төвшөө хамт явна штэ юм яа. Би ингээд тикти чинь захиалцсан гэд. Тэгээ ингээд аялал эхлэхээс өмнө надад ягаад ч нэг юм шавар хааж байгаа юм шиг мэдрэмж төрөөд ингээд баахан залуучууд ингээд хамт явж идэг дунд нь ингээд ганцаараа байхаар ингээд төвшөөд ч ивгүй хамт явж байгаа хүмүүст нь ч ивгүй ах юм болов гэд нэг жоохон эмээгээл агаадсан юм. Гэтэл энэ аялал маань үнэхээр гоё байж таарсан. Ер нь бол Монголзыг үзэх гэж Шанхай явсан гэсэн үг ээ. CS үздэг хүмүүсийн хажууд бол үздэг гэхэд ичмээр. Гэхдээ сүүлийн үед нэлээ үзээд байгаа. Төвшөөгөөс болоод. Тэгээ ингээд төвшөө ингээд нөх гоё чилрээл ингээл бүр ингээл догтлол ингээл гэртээ зургатаараа үздэг байхгүй юу? Тоглолтуудыг тэнгуүт чи би ингээд үзэхгүй байж чадахгүй шүү дээ угаасаа. Тэгээл ингээл хальт ингээл хараал ихэндээ. Тэгээ сүүлдээ бүр ингээд хамт бүр ингээд деталь сайн юмнуудыг нь мэдгүй ч гэсэн ингээд бүр ингээд ямар ч байсан хоччоосоо гэдэг сэтгэлээр үздэг болсон байсан. Аялын сонин сайхан руугаа орё. 20-21 залуучууд явсан баха. Тэгээд 3-4 найз охтуудтайгаа явсан байсан. Эрэгтэйчүүдээ тоглож байгаа хооронд нөхдүүд нь бас ингээд нэг өрөөндөө хөөрхөн чилэрч мэлрээд тэр надаас амар таалагдсан. Ямар гоёсэн. Нислэгээ дуусаад буудалтай очиод сайхан чилрээд амраад тэгээд буудал бүр үнэхээр таалагдсан. Тэр сетап нь бүр ингээд яг л ингээд эрэгтэй хүмүүсийн мөрөөдлийн буудал байсан бах гэж би хувьдаа бодож байна. Тэгээд нэг жоохон эвгүй байсан юм ингээд тоглолдог хүмүүс ингээд яг тоглох гэж тэр буудлыг захиалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тоглож байхдаа ингээд тамхи татаал ч юм уу эсвэл ингээд тамхиныхаа иш мишиг шалаараа нэг хайчт юм шиг байна. Нэг жоохон тамхины цогмог болцсон, шалан жоохон эвгүй байсан. Бусдаар бол бүр үнэхээр зүгээр байсан. Хоёр дахь өдөр Монголын тоглолтыг үзэх өдөр байсан. Би болохоор ингээд яг үннийг хэлэхэд бол нэг их үзэх сонирхол байгаагүй надаа. Тэг ингээд чи гоё тоглолтоо үзчих. Би ингээд оронд нь дэлгүрсдэг ч юм уу эсвэл ингээд үзхийг хүссэн юм үздэг ч юм уу тэгээд явбал ямар уу гэд төвшөөдсэн чинь төвшөө. Үгүй чи ингээд үзсэндээ харамсахгүй ингээд амар гоё экспириенс болно. Чи надад итгээд хамт үзчих гэ. Тэгээ би хиндээ нөгөө үзгүйгээ хэлсэн байсан болохоор миний нөгөө нэг юг тоглолтын тикетийг хамт захиалаагүй төвшөө. Дараа нь захиалсан байхгүй юу? Би тэрийг суудл ингээд зөрчсөн. Очоод хажуудаа суусан хүндээ учирлаж хэлээд бид хоёр хамт явж байгаамаа гэж судлаа эвтийхэн сольжиж болно гэж бодсон юм. Гисэн чинь бүр амар том арина байсан зэ бүр. За ямар ч гэсэн ороод ирсэн. Төвшөө тэр нэг суудл өөр байсан байхгүй юу? Тэгээд хажуудаа сууж байгаа хүнд хилээд суудлаа суулчих байх гэсэн чинь бүр ордныхоо баруун зүүнээр бүр өөр секшнэр нь орчлоо. Тэгээд төвшөө надад ингээ хажуу тайлбарлаж ярьж өгдөг байхгүй юу? Хамгийн гол нь одоо ингэж ин одоо тэгж ин гэд. Тэгээд би чинь зүгээр л ингээд хожоод тухайн мапыг авчих юм бол баярлдаг. Тийм л үзэгч. За ямар ч байсан чадах чи нэгээрээ enjoy хий гэж бодоо бийжсэн чинь утсаа орлоод ингээ харсан ч төвшөө урд ирээ зогссон бай тээ. Суудал бос олоход бүр үнэхээр хэцүү байсан. Би бүр яаж тэгснэ ч мэдэхгүй байна. Google Translate дээр ингээд амар уртын бичээд энэ тоглолтыг үзгэж би Монголоос тэдэн километр туулаад их нэртэйгээ ирсэн. Тэгсэн чи ихнэр бид хоёр ингээ өөр суудал таарчлаа. Please жилөө нэг юм.
Тим юм бичээд ингээд харуулсан байгаа байхгүй нөгөө харуулгын хүнд тэгээ нөгөө хүн айгүй дургу уурлал оруулсан гэсэн. Тэгээ Аз болж нөгөө миний хажууд суусан суудлал дээр монгол хүн байж тараад тэгээд тэр хүн маань бид хоёрыг ойлгоод суудлаа сольж өгсөн байдیں۔ Төвшөө бас яг тэгэж нөгөө харуултан тим текст мэкс харуулад орж ирээгүй бол нөгөө хүнийг зөрүүлээд явуулахад бас амар хэцүү байсан. Тэгээ ямар ч байсан хамт цугаа тоглолтоо үтсэн байд юм аа. Бүр үнэхээр гоё эсэ ёо. Та нэрсний хардаа. Энэ залуу хүчтэй гарын үсээ бослоо гай. Ямар гоё юм бэ. За энэ камер инээд болох нэ. Зураг давталгач. Энэ одоо тэг яг ирсэн байж. Яа. Ингээд бага монголч сонгуулгын хажуу дээрээ шууд амьдаар тайлбар. Окей. Үнэхээр Инстаграм хэрэгтэй хүмүүс аз жаргалтай хараа ямар царайтай вэ гэж харуулъя. гараа Жаргалтай нөө. Амар жаргалтай байна. Йоо. Жаргалтай нөө өөрөө. Амар жаргалтай байна. Одоо Cheers. Жаргалтай нөө өөрөө. айгуу гоё. Яг харамсалтай нь манай хожигдсон гэхдээ fine маш зүгээр. Тэгээд бид хэд ч нөгөө нэг бүр Монголд тоглохгүй ч байх боломж байсан шүү дээ. Нөгөө финалд гарахгүй байх боломж байсан. Тэгэхээр ядаж нэг тоглолтыг нь финал гарсан тоглолтыг нь үзсэндээ маш их баяртай байгаа. Төвшөө болоод бусад нөгөө хамт явж байсан залуус маань нэлээд даун болсон. Ягаад ч ингэж бүр ингэж хожихыг харсан бол бүр гоё байх юмсан гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ ингээд хүн өөрөө өөрийгөө нэг контролдож чадахгүй нэг юм даун байдалд орчдөг штэ. Яг тийм байдалд орсон. Орны уур амьсгал бол гоё байсан. Тэгээд орны ихэнх нь монголцыг дэмжижсэн. Тэр нь хамгийн гоё байсан. Монголз гэж хашгирна гэж бодож очсон байгаа штэ. Тэгэл орхоос өмнө ингээд хоолоо молоо нийлүүлж мэлүүлээл. За болж байна. Яг энэ хичээлээ яах вэ? Тэгээ орсон чинь ёо тэр том аренад 20 хэдэн монгол залуусын зэрэг хашгирах бол юу ч биш юм байлээ л дээ. Дэмжиж байгаа олон улсын фэнүүд болон хятад фэнүүд нь нөгөө хятадаар амжилт гэж хашгираадсэн. Яг ингээд нэгдсэн юм дэмжих нэг тийм хоолой дутаадсан ялтчгүй. Менежер нь Чинзаах руу бичээд хүрээ дээрээ ингээд нөгөө Монголоос ирсэн залуустайгаа уулзъя гинэ гэд. Тэгээд яваад очисон чинь буудлынх нь гадаа бүр амар олон фэнүүд нь байсан. Бүр битүү. Нэг амар юм харуулъя. Бид хоёр яг одоо межрийн багийнхан байрлаж байгаа буудлын гадаа байна. Гэхдээ бид хоёр зөвхөн биш ээ. Манайд ч бас л ингээл хүн тоглолт хийгээл үзэж байгаа биднээс илүү л хэцүү байгаа штэ тэр тоглосон залууст маань. Тэгээд завгасаа гарч ирэхгүй мэн гэж бодоод бэжсэн чинь нэг юм менежер залуу нь гарч ирээд тэгээд одоо Техно Мара 2 гарч ирнэ гинэ гэд. Тэгээ бүр тэнд байсан фэнүүд нь бүр вау. Тэг яг би тэр нөхцөл байдлыг хараад манайд бүр ингээд юм дэлхийн хүмүүс болчихжээ гэдгийг ойлгосон. Амар гоё исэн. Амар бахархсан. Тэгээд Техно бүр so cute за бүр амар cute бүр тэг бүр дээр нь насандаа баймиргүй амар ухаантай. Мэдрэмж төрсөн. Анхны сэтгэлээр надаа бүгдээр ингээ нэг ороо зогсчихё. Би бүгдэндээ нь уулзнаа, гарын үсийг зурнаа гэл. Тэгэл тэр олон шавцсан байсан хүмүүс хэдхэн секундын дотор нэг нь ороо зогсцсон. Межерийг дуусгаад хийдүүлээ, үргэлжлүүлээд аяллаа сонь сайхан руу орцгоё. Шанхай ер нь яагаад миний нөгөө bucket list-д байдаг хот вэ гэхлээр нэг юм амар үзэсгэлэнтэй санагддаг байхгүй юу? Тэгээд нэг юм голдоо нэг юм голоор тусгаарлагдсан. Тэгээ хойд хэсэг нь бүр яг юм орчин үеийн сүүлийн үеийн шилэн өндөр барилгууд дар дүүрэн бол голын урд хэсэгт нэг юм Европын барууны уур амьсгал шингэсэн нэг тийм амар гоё барилга байгууламжийн хувьд надад амар үзэсгэлэнтэй санагдтыг. Тэгээд очисон ч юм уу
Үнэхээр л үзэсгэлэнтэй байсан надад. Тэгээд аялын маань нэг хэцүү байсан зүйл нь болохоор цаг агаар тэгээд сарын өмнө найзуудаасаа цаг агаар яаж нээж ингээ асуухаар футболктой явж исэн оройдоо жоохон сэрүүн, бороо орохоор жоохон сэрүүн, нэг хавар намрын орой шиг л, зуны орой шиг л гээл. Тэнгүүт нь за ерөнхийдөө дайчгүй дулаахан байгаа мэн гэж бодож очисон. Тэгээд 12 сарын 10-д дээр очисон гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь амар хөтөн байсан. Тэгээ эндээс ямар ч юм дулаан өвлийн хувцгүй явсан би ингээд хүчээр өвлийн хүрдэг авахд хүрсэн байдیں۔ Аялын эхний өдөр төвшөөд хараад хоолой нь бүр таг. Тэгээ жоохон халуураад. Тэгээд аялын сүүлийн өдөр би бас санаад хүрээд сүүлийн 2 өдөр нь таг. Шан гэдэг нь дээр дээгүүр гэсэн утгатай, хай гэдэг нь одоо далай гэсэн утгатай үг юм байна л да. Тэнгүүд юм далайн дээгүүр, далайн дээд хэсэг гэсэн утгатай хот болж таарж байгаа юм. Өөрөө байгаа газар зүй орчин нь яг тийм. Америк, Англи, Франц, Япон гэсэн хотуудад яг ийм бүрэн колони бол биш. Гэхдээ яг ийм тодорхой нөлөөнд нь автчихсан байгаа байхгүй юу? Хятад гэдэг уур амьсгалаас илүүтэй нэг ийм барууны барилга байгууламжууд. 3 дахь өдөр болохоор мейжерийн финал болсон. Тэгээд төвшөө биеийн жоохон тэмхэн байгаад Монголд байхгүй юм чинь гэж бодсон баг. Тэгээд финалыг үзэхгүй гээд оронд нь дуусгаагүй байсан ажлаа гэс дуусгачих гээд кофе шоп орсон. Гол байгаа шүү дээ. Тэр голыг нь хамгийн эхлэлийн хэсэг дээр нь очиод тэгээд би тэр аваар нь гоё газруу тавил үзэж сонирхоод байжээ гэж бодоод очисон чинь шин суурьшлийн бүсэл юм байлээ л те. Тэгээд ерөөсөө нэг тийм том моол өдр байгаагүй. Зүгээр л юм голын эрэг дагуу чийл гэсэн байсан. Тэгээд тэр Starbucks-ийн байршил бүр үнэхээр гоё байсан. Нэг тийм амар тайван төвшингийн ажлаа хийж байгааг хараад цогоор харангуут ингээл гоё гол харагдаал бүр амар том чингэлэг ачцсан ачааны онгоцууд яваал жижиг гоё зав яваал амар тайван амар гоё мэдрэмж байсан. Тэгээ би хизээ ингэж яг ийм чийл хизээ ингэж ийм чимээгүй орчинд юу ч бодохгүй зүгээр л ингээд хүмүүсийг гэргэн тойрны ажиглаж суулаа гэж бодсон. Тэгээ тэр амар гоё байсан. Тэгээд нөгөө Starbucks-аас гарсан чи яг хажуудалд нь Европ барууны уур амьсгалтай ресторан байсан. Голын хажууд. Тэгээд гадна амар гоё юм Christmas чимэглэлтэй. Тэгээ орсон ч бүр амар гоё орчинтай. Бид хоёрын урьдчилсан газар ер нь л нуурчлан захиалга авдаг юм байна. Тэгээ Аз болж яг нэг ширээ суул байж тарлаа. Яг энэ гоё суудлууд нь бол бүгдээрээ бүгд болсон байна. Гэтэ нот байна. Reserve бүгд биш. Окей. Ошлаарай. Some could be with bonus stick. Тэгээд надад амар таалагдсан. Төвшөө болохоор энэ ямар нэг тийм creepy юм бэ, нэг жоохон айдас хүчтэй юм аа. Энэ ресторанд би ингээ ганцаараа харахууд үлдэнэ гэж төсөөлсөн ч бүр айчлаа. Би seafood pasta аваад төвшөө нэг тийм гоё стейк авсан. Стейк нь бүр солиотой. Төлөвлөөгүй судлаагүй тийм рандом гоё газартай таарах амар гоё идэг шүү дээ. Яг нөгөө голын ойролцоох байгаа. Яг нөгөө гоё Европ барилгатай нөгөө Big Ben шиг цаг магтай тэр хэсгүүдээр нь явсан. Тэгээд яг тэр хаваар явж байгаа надад нэг юм санаа төрөөд хойлоо бибинийхаа зургийг дараад хинэн гоё зураг, аялын гоё зураг дарсан бэ гэдгээ тодруулъя гэдэг санаа төрөөд тэгээд тэр маань бичлэг болоод энэний дараа орох нэ. Амар хүүтэн байгаа шүү дээ. Тэгээ нөгөө күртэн мөртгөөч аваагүй дараа л яваад байгаа. Тэгээд ингээ хүлдэж өгөхгүй ингээ даарсан ирнэл бибинийхаа зургийг дараал яваадсан. Тэгээ бүр яг шөнийн Шанхай бол бүр үнэхээр солиотой ёо. Голын наан зургаад аруулаад цаана нөгөө гоё өндөр барилгууд I love Shanghai махаа гэж гоё бичгүүд гараал. Оройн нь нөгөө хамт ирсэн гоё монголчуудтайгаа нэг газар гоё суугаад тэр бас амар гоё исэн. Тэгээд орсон газар маань draft beer-ний газар байсан. Бүх төрлийн биер гардаг задгаагаараа. Тэгээ нөгөө задгаа биерэнд бид хоёр буруугаас амар дуртай хгүй бүр амар гоё фреш хамттай санагдаад тий. Нөгөө нэг юу ухаа мэдгүй байх юм бол манай дээр гардаг бүх биернүүдээс ингээд жижиг хэмжээтэйгээр ингээд сет болгоод амталж болно гэдэг. Тэгээ бид хоёр тэрнээс нь захиалаад амтлаад өргөжлүүлж алийг нөх уу гэдгээ шийдээд тус бүрт нь гоё үнэлгээ өгч мөгөөд тэгээ тэр бүр амар гоё исэн. Би тийтээс өөр хүн байхгүй болоод Монголд өмөө тавьж бай. Йоо айгуу гоё исэн. Яг сайхан чилрээл ингээл гоё халаалтай ингээл хүн болгон хаппи амар гоё байжсэн чинь миний бие бүр ингээл гинт ингээл харцгээл яг нэг юм халуурахын өмнө бүр нэг юм новшолдог доо ингээд тэгээ ингээ хүмүүсийн уур амьсгалыг өвдөхгүй гээл зөндөө хичээгээл суугаалсан гэсэн чи бүр бишээ. Тэгээ төвшөөд хэлээд тэгээ төрүүлээд харсан байт юм аа. Шүнжэнгөө халуурсан. Бүр ингээд хөлрөөд. Йоо маргааш зүгээр болцсон сэрээсээ хайран аяллаа өдрүүд минь л гэж бодсон. Маргааш нь сэрсэн чинь хамаагүй дээрцсэн. Гэхдээ огт зүгээр бол биш байсан. Нэг дэлгүүр Nike ороод нэг күртэг авсан байсан. Тэгээ тэр күртэг маань ламинд орсон доо. За аялын 4 дахь өдөр.
За би нөгөө нэг явхаасаа өмнө үзмээр байгаа газар, идмээр байгаа хоол, тэгээд хиймээр байгаа шопинг, авмаар байгаа юм гэд нэг ийм 3 төрлийн листтэй явсан. Тэгээ энэ аялал миний сэтгэл ханамж хамгийн өндөр байсан шалтгаан нь би нөгөө бүх листүүдээ бүгдийг хийсэн. Тэр хамгийн гоё юм. Дөрөвт өдөр болохоор нөгөө нэг листнийхаа дагуух газруудаар явсан. Энэ нь ямар газрууд байсан бэ гэхлээр брендинг газруудаар дэлгүүр хэсгээс илүүтэй Шанхай бүр ингээд локал дэлгүүрүүд нь бүр амар гоё хөгжчихжээ гэдгийг нөгөө TikTok дээр санал болгож байгаа юмнуудаас олж мэдсэн байхгүй юу. Тэгээд яг тийм гоё локал брендүүдийн дэлгүүрүүдээр хэсэж үзье гэж бодсон. Бид тийм буусан буудлын ойролцоо миний бүр орж үзхэнсэн гэж бодоодсэн кофе шоп байсан байхгүй юу. Бүр амар ойрхон Blue Bottle Coffee гэдэг амар минимал, амар хөөрхөн логотой, амар хөөрхөн брэнд юм шиг санагдаад. Тэгээ гаднаа бүр амар гоё талбайтай, усан ориглууртай, ногоон байгууламжтай. Тэгэл хүмүүс гоё хоогоо авчирж салхилуулаад Шанхайд орчин үеийн залуус амьдралын хэв маяг ямар байдаг вэ гэдгийг тэр кофе шопоос ажиглаж болохоор санагдсан. Нөгөө мэрчүүд нь бас амар гоё, ингэрийн тэмдэг бас ус юм авсан. За хэдүүлээ эхний дэлгүүр рүү явнаа. Эхний локал дэлгүүр болохоор намайг Шанхай явхаас өмнө л миний фид дээр спонсород болж гарч ирээдсэн баггүй юу. Тэгээ бүр ингээд байж болох бүх cute юмнууд байдаг ийм дэлгүүр. Тэгээ би бүр утасны кейснүүдийг харчаад ямар гоё юм бэ гэж бодож очсон баггүй юу. Тэгсэн чинь бүр үнэхээр л яг бодсон шиг гоё газар байсан. Такси бариа зорж очсон чинь гадаа нь бүр битүү очор. Гэт амар урт цуваа болцсон. Одоо нэг хүн гарчвал би орлоо. Би яа. Хоёулаа. Би зүгээр өөрийгөө хамгийн сүүл зогсож байгаа гэж бодсон чинь сая надаас хойно бүр амар их хүн болсон байна. Энэ мөнгөө тэнд төлөөд би орлоо. Локал маш жижигхэн тэгсэр нэ ийм хүн татдаг. Энэ хоёрын. Ягаа нөр. 60 Pro Max. Өнгөрөө бай. Хари энэ бай. Хараас амар том бай. Тэгээ би төвшөөрөө харсан чинь төвшөө. Зүгээр юм хоёлаа хамт очролж хүлээж зогсож байгаа л орчдээ. Би бүр ингээд ирэхээсээ өмнө төвшөөд яриалсан байхгүй энэ ийм дэлгүүрээ Шанхайд байдаг гэсэн. Амар урт очор байсан ч гэсэн амар хурдан явцсан. Зуулж тэгээ нэг гадаа удаан хүлээгээгүй. Нэг сонин бодол ингээд амар олон cute амар олон хөөрх юм харж чагаар ингээд яг юу авах вэ мэдээ байчт юм бэлээ. За тэгэл харж байгаа л нилээ эдэм авсан. Бүр 2 кейс авсан. Авчихсан хамгийн 2 гоё кейс байсан баха. Гудамжтайгаа тэр чигээрээ яг тийм локал дэлгүүрүүд нь. Тэгээд барилга нь бүр амар beautiful, амар үзэсгэлэнтэй яг нэг тийм Европ тийм хуучны гоё барилгууд. Тэгээд нэг давхрыг ингээд дандаа юм гоё дэлгүүр болоод тогтсон. Тэгээд би нэг 4-5 локал дэлгүүр бодож очсон чинь бүгдээрээ амар очиртэйсэн. Тэгээд нөгөө ихний дэлгүүртээ очрлож бах юм аваад жоох ядарсан. Тэгээд нөгөө бусдыгаа харсан чинь бас бүр урт очиртай. Тэгээл за окей. Гаднаас нь гоё харж байгаа л явъя да. За тэгээд дахиад нэг орсон дэлгүүр болохоор Monday Sleeping Club гэдэг хувцас тагнаж хийдэг. Малгай, sweatshirt тэгээд ийм зүгээр tee, подвалк зэрэг иймэрхүү юмнуудтай бүтээгдэхүүнүүдтэй байсан. Тэгээ боломжийн үнэтэй. Тэгээд өмсгөд тухтай байсан бүх хувцснууд нь. Sneakers авсан. Adidas-ийн нөгөө Samba, Gazelle лидертэй айгу нэлээд төстэй загвартай. Гэхдээ амар гоё өнгөтэй, амар гоё пүүз байсан. Буудлын дээр очиж нэг сайхан амарчаад U-Garden орсон. Тэгээ U-Garden бол яг ингээд нөгөө хотынх нь голд байгаа. Гэхдээ нэг хуучны сүм бол биш юм байлээ. Сүлд зориулж барьсан ийм сүм шиг хийцтэй одоо байгууламж юм байлээ. Нэг харамссан юм U-Garden дотор ингээд нэг ийм гэрэлтэй нэг гоё хэсэг байт юм байлээ. Тэгээ тэр нь асаагүй, гэрэл нь асаагүй. Тэгээд за U-Garden-ийнх нь ингээд 2 үлээ 3 давхарт нь ингээд хүмүүс нэг юм гоё юм хятад хувцас өмссөн гоё охтууд ингээд амар янз бүрээр ингээд зургаад аруулсан байхгүй. Тэр view нь амар гоё санагдаад энэ ийшээ хүмүүс яаж гараад байгаа юм бол гэдгийгсэн чинь төвшөө. Али би олоод үгүй. Тэгээ төвшөөгийн аялж хад хамгийн гоё гэдэг юм тэр цаа ингээд ингэж үзмээр ахын тэгэж үзмээр ахын хүмүүс яаж энийг хийгээд байгаа юм бол ч юм иймэрхүү юм ярангуй төвшөө. Өө али би хаагаад болчих. Би ингээд үгүй гэл тэгэл хамгийн гол нь дандаа бүтчихдэг. Хайсан юм дандаа олцчихдаг. Тэр нь ингээд нэг тийм супер чадвар шиг амар сонио. Тэгээ би хэрвээ ганцаараа явж исэн бол тэр дээр зураг даруулж олж байгаа юм байна гэд амар том байгууламж байгаа шүү дээ. Хаагуур ордог яадаг гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхээр за гэд ингээд шантраад болж хэмжээний U-Garden-ы хамгийн гоё вивтэй хэсгээр нь очсон. Нөгөө Garden-ийнх нь ингээд 2 давхраас цаашаа яг ингээд нөгөө шилэн барилгуудтай хот нь харагдаал. Хотынх нь наан нөгөө U-Garden өөрөө ингээд нэг юм гоё Аз хэм маягтай тий тэр нь харагдаал. Нэг юм юу ийцэн
шүлтэй бууз ийдсэн. Тэгээ тэр шүлтэй бууз нь угаасаа Шанхайдаа алдартай юм билээ л дээ. Цэлцгэнсэн нэг юм бууз, нэмгэн гуралтай. Тэгээд сорвол хийгээд шүлийг угаад шүллөө ууж дуусныхаа дараа буузтайгаа гурилыг иддэг. Тэгээ би тэр нэг жоохон онцгой газараас идэж таарсан уу? Надад л таалагдаагүй. Тэгээд дахиж идэж гэж бодоагүй. 5 дахь өдөр нь бид хоёр дахиад шопинг хийсэн. Шанхайгийн нэг юм нэлээд юм luxury шопингийн хэсэг нь байх шиг байсан. Тэгээд бид хоёрын зорж очсон газар нь болохоор ийм газар байсан. Энд болохоор Nudek гэдэг нь нэг ийм бэгэлний кофе шоп шиг газар байхгүй юу? Гэхдээ зүгээр энгийн нэг ийм кофе шоп биш. Нөгөө бэгэл нь бүр ингээд ийм музей шиг ийм үзүүн болсон бүр амар том гой юунуудтай. Тэгээд сүүлээд бас TikTok дээр нэлээд алдартай болоодсэн. Тэгэхээр нь очиж үзсэн. Тэгээд гоё хийсэн. Нэг хажуу талд нь тамбурын сойсон. Тэгээ хоёр давхарт нь Gentle Monster байсан. Тэнгүүд яг ингээд ийм гоё шопинг гэж болохоор хэсэг юм шиг санагдсан надад. Тэгээд анзаараад ахаар ингээд энгийн кофе шоп байлаа гэж бодоход зүгээр кофе уугаад гарах биш. Тэндээс бүр ингээд нэг юм ямар нэгэн байдлаар сонирхолтой зураг даруулах хэсэгтэй байдаг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг юм кофе нь өөрөө ингээд юм бэгэлтэй байдаг ч юм уу нэг нэмэлт үнцийг бүтээдэг болчих гэж анзаарсан. Тэгээ яг тийм байх ёстой гэж ингээд одоо маркетинг хичээл дээр ч юм уу үзтгэл байсан л та. Гэхдээ ингээд тийм бодит амьдрал дээр практик дээр ингээд тийм байгааг нь хараад амар олон гоё санаа, амар олон гоё сэтэл төрсөн. Бид хоёр 3 цаг гарна уу? Мужигээд хийслээ. Тэгээ бид хоёр авсан юм энэ байна. Миний авсан 2 машин байна. Чи өөр юм аваагүй үнэхээр. 3 давхар Мюжигийн хамгийн дээд давхарт нь хоолны газар байсан. Яг Мюжигийн өөрийнх нь. Тэгээд ямар гоё Япон голлоцтой байсан. Rice bowl аваад, аяхтай будаа аваад дээрээ юм нөгөө махтай өндөгтэй. Амар гоё амттай байсан бүр ёо. Миний нөгөө нэг шопинг листний хамгийн гоё байсан юм болохоор нөгөө нэг цүнх байсан. Тэгээд Onitsuka байсан. Тэгээд Onitsuka болохоор би авна гэж ерөөсө бодоагүй. Тэгээд дэлгүүрсэж байхдаа өнгө нь амар таалагдаад өмсөж үзсэн чинь oh my god, өнгө нь яагаад мэдээгүй юм болоо. Амар хэвтэйхэн юм билээ шүү дээ. Тэгээ нэг юм нөгөө нумтай гутлгээд байдаг шүү дээ. Тэр нь бүр амар тухтай юм билээ. Тэгээ би бүр энийг ямар орой мэдвэ. За гэж бодоод дахиад нэг гой худалдаа авалт болохоор юу байсан? Kobe 9 авсан. Nike орсон ч байжсэн баггүй юу? Тэгээ өмсөж үзсэн чинь 37 харьцан мөрн. Тэгээ жоохон багтаад 38 өнө гэсэн чинь байхгүй гэд. Тэгээд яг энэ загвараас 37.5 л ганцхан үлдсэн байна гэд. Тэгээ өмсөж үзсэн чинь бүр яг таарсан. Ганцхан үлдсэн. Надад таарч ийн. Энэ миний холох хэвээр. Тэгээд юм өмнө нь болохоор дандаа зүгээр л өөртөө байдаг энгийн л бүзнүүд өмсдөг байсан бэлээ. Заал авах та. Тэгээд яг тийм заалны бүүз өмсгч юм бас л гоё мэдрэмж өгөөлээ. Тэгээд коучоос бас нэг хөрхэн цүнх авсан. Бүр явхаасаа өмнө бодон төсөвлөн харамлан очсон баггүй юу. Тэгээд яг онлайнаар авчиг гэхээр нэг жоохон яана надад бол үнэтэй байгаа байхгүй юу. Эренгүү таалагдахгүй байвал хайрын мөнгө гэж бодоод тэгээ за нэг мөсөн Шанхай явах юм чинь Шанхай явахдаа очиж үзээ дэлгүүрээр нь ороод үнэхээр таалагдах юм бол авъя гэж бодож яваад тэгээд очисон чинь хайлж орсмаар гоёс. За 6 дахь өдөр арт музейгээр нь орсон. Нөгөө юм амар алтартай нэг юм буруу харуулаа барьсан юм шиг нэг юм музей. Тэгээ бид хоёр болохоор төсөөлөхдөө дотор нь үзэмрүүд гоё галерей шиг гоё юмнууд байгаа байх гэж бодож очисон чинь харамсалтай тийм байгаагүй. Зүгээр л яг очиход гаднаас нь харахад сүрдэм аюу гоёсэн. Wow. Би наран хаттай нөгөө. Болж. Болж. Яг юу болоод байна. Би жоохон арцаагаад жоохон өвдөөдсөн болохоор за хоёлаа зүгээр буудалтаа чилэрх үү явах уу гэх. Скин гэрээ гээл яг нэг тийм гоё гэртэй байгаа юм шиг нэг өдрийг буудалтаа чилэрч өнгөрөөсөн. Тэр бол бас үнэхээр гоё амралтуудын нэг байлээ. Тэг ингээл буудлынхаа цонхоор харахаар нөгөө нэг Pearl Tower юу мүү гээл нөгөө гоё шилэн өндөр барилгууд харагдаал. View гоё буудалтаа гоё хоол захиалж идэл. Тухтай хувцас өмсөөл орон дээрээ хөвтөл. Тэгэл үзчихсэн цувралаа үзээл. Аялж ийж гадаадад байж ийж буудалтаа байхаар нэг жоохон гимших мэдрэмж төрөөд байдэн штэ. Өөр гоё юм үзэж хараад цагийг өөр гоёор өнгөрөөж болно доо гэж бодоод байдэн штэ. Тэгсэн чинь эсэргээрээ амар гоёсэн. Хизээ ингэж хамгийн сүүлд ингэж гоё чилэрлээ гэж бодоол. За буцаг өдөр нь бид хоёр нислэг орой байсан болохоор ачаага буудал дээрээ үлдээчээд бас дахиад ойр орчноороо дахиад жоох явсан. Нэг гудамжинд хүмүүсийг зурж өгөөжсэн нэг тийм юу байсан хгүй юу. Тэгээ бид хоёр зурулж үзье гэж бодоод жишээ зургнууд ингээд амар cute байсан байхгүй юу. Зүгээр л ингээд амар хурдан ингээд юм
зураасан байдлаар тэр одоо юу гэдэг юм бэ? Скетч гэх юм уу? Тим байдлаар ингээд зурсан амар cute тим зургнууд байсан баггүй юу? Тэгэл би тэр яг л тэгжил зурулна гэж бодоод төсөөлөл суусан чинь ингээд амар хичээгэл зураацсан би тэрийг. Тэгээд дуустгүй бараг цаг гар 2 цаг суусан. Ёо гадаа хүүтэнд үр дүнг нь харсан ч юм. Читээ надад хэлээ. Хоёул атако тайт шиг авчиж. Тим чиг таалагдаагүй гэхдээ окей гоё experience байлаа гэж өнгөрсөн. Бас дахиад 2 минутанд зурдаг гэдэг нэг юм зураач байсан байхгүй. Тэгэл бид хоёр бүр гандан мурахгүй дахиж зуруулаад тэгээд яг нөгөө бид хоёрын өмнө зурулж исэн хүнийг ингээд амар хөөрхөн зурсан байхгүй юу. Тэгээд зуруулсан чинь map дээр ойр орчимд ер нь өөр содоо юу ингээ харсан чинь гадаад хил дээрх номын дэлгүүр гээд тэгээд очиод үзсэн чинь амар гоё дэлгүүрээсэн. Ёо. Тэр дэлгүүрээс ном авахгүй ч Шанхай руу явдаг хүмүүс бас амар олон бид шүү дээ. Тэгээд санамсаргүй гэхэд амар гоё дэлгүүр орж таарсан. Төвшөө бүр ингээд манга руу яваад алга болцсон. Би болохоор ингээд ийм нөгөө design, creativity, marketing гэдэг хэсэг рүү ороод ингээд шумбаад алга болцсон. Тэгээд тэр номын дэлгүүртээ баг 2-3 цаг болсон бид хоёр. Ачаанд дахиад жоохон л зай байсан бол би нөгөө өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой ном, мэрэгчлэлтэйгээ холбоотой өөрийгөө сайжруулъя гэдэг юмнууд бүр хийхээ үнэхээр болчихжээ гэдгийг анзаарсан. Тэгээд сурах, юм мэдэх гэдэг чинь нэрээ өгн ийм гоё штэ гэдгийг толгойд ингэж гэрэл хассан яг тийм момент байсан тэр номын дэлгүүрээр хэсгэх. Киноны номнууд амар их байсан. Storyboardтай эсвэл нөгөө кино хэрхэн бүтсэн бэ гэдэг behind scene-үүдтэй гоё номнууд байдаг штэ. Тийм номнууд амар их байсан. Тэгэл болж өгөл бүгдийн ламар байсан ёо. За тэгээд аялал дүгнэж хэлэх юм бол маш гоё чийл ийм ч юм уу зээ тийшээч явъя гэсэн нэг юм дарамт байхгүй өөрсдийнхөө юу хүсснийг л хийсэн нэг юм тухтай тайван маш тайван амар гоё чийл аялал байла. Тэгэд яг тийм аялал бас амар дутагдж байсан байна гэдгээ бид хоёр өөрсдөө анзаараагүй байснаа мэдэж авсан. Шанхай явахаар төлөвлөж байгаа хүмүүс ахын бол 100 бүр үнэхээр нохой гаслам халуун байдаг гэсэн. Бүр үнэхээр шатаж ухмаар халуун байдаг гэсэн. Тэгээд сая бид хоёрын очдог үеэр хэрч 12 сар болохоор арай хитрхи хүүтэн. Тэгэхээр 10-11 сар үнэхээр тохиромжтой байдаг байж магадгүй юм. Миний бодлоор. Энэ удаагийн имжлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд та хэд маань ч гэсэн 25 онд гоё хүссэн, төлөвлөсөн газруудаараа аяласаа гэж хүсэж байна. Олон гоё сонирхолтой аялал 25 онд тохиолдохыг хүсье. Шанхайд би биенийхээ зургийг дарсан. Тэгээд хэн нь сайн зурагч юм бэ гэдгийг дараагийн имжлэгнээс харах нэ.